сая Монгол шуудан компани захирлын хариулттай холбоотой юм бас ярих гэсэн. Ер нь нээлттэй хувьцаат компани болгоод төрийн одоо хувьцааг багасглаа гэд юу ч муудахгүй. Ер нь төр 100% одоо эзэмшилтэй байгаа компаниудын нөхцөл байдал ямар байдаг гэлээ. Төр 100% эзэмшиж байгаа компаниуд дээр орсон аудитын тайлан ямар байдаг гэлээ. Энэ сууж байгаа гишүүд ч бас мэдж байгаа. Өнөөдөр Монгол шуудан компани 34% нь хувьд байгаад тэгээд орж ирсэн аудитын тайлантай танилцаад үзэхээр маш деталь одоо жижиг мөнгөн дүнтэй хүртэл тоонуудыг гаргаж ирс тавьсан байна л да. Энэ үндэсний аудитын газраас орсон энэ аудитын компаниг би бол маш сайн ажилласан байна гэж хэлмээр байна. Тэгээд бүр эрчим хүчний одоо яамны компаниуд руу ч гэсэн оруулмаар санагдчихээн. Ийм чанартайгаар аудит хэрвээ хийгддэг байх юм бол тэгээд энэ юуг харуулж байгаа хэрэг төрийн оролцоод компани байгаад хувийн хвшил ороод ирэхээр энэ дотроо харилцан хяналтууд бий болоод өргүү зардлууд ч багасгаад